За энд ямарваа нэгэн хаалттай мэдээлэл ажил хийж байгаа тухай хаалттай мэдээлэл зүйл хэрэггүй. Энэ жинхнээсээ та нар өрөө лоозум биш, жүжиг тавих биш, жинхнээсээ энэ авилга ашиг сонирхлын хэрэгтэйгээ баялагын хулгаатайгаа тэмцэх шаардлагатай. Ийм учраас энэ ард иргэдийн чинь итгэл унаад байна. За хоёрдугаарт нь би нэг эдийн засагтай холбоотой ганц хоёр асуултыг тэр унсан эдийн засагтай холбоотой асуунаа. Энэ нь за манай дотоодын нийт бүтээгдэхүүн дэслэх татварын ачааллыг 35% гэж тооцдог. Яг энэ харьцаа GDP энэ тэр төсөв биш шүү. Татварын ачаалал 35%. Яг энэ харьцааг коммунист хятад улсад 22% байдаг юм байна. Буюу дотоод бид нар бараг одоо 60-70%-аар хятад улсаас илүү ард иргэдээс бизнес эрхлэгчдээс ийм татвар авч яана л гэсэн үг. За бодит нөхцөл байдал дээр өнөөдөр 30-аад мянган аж ахуй нэгж чинь дансаа хаалгасан, 6-7 их наядаараа өрөнд орчихсон. За эдийн засаг яг ийм байна. Тэгэхээр эндээс асуулт байгаа нь энэ аж ахуй нэгжүүд чинь ашигтай ажилласан мөртлөө татвараа өгөхгүй байгаа учраас хаажгаад дарамтлаж жагаад авах ёстой гэж үзэж гин үү? Аль эсвэл эдийн засгийн тогтолцоо маань болохгүй байх гэж үзэж гин үү? Аль нь? Ашигтай ажилчаад тэд нар татвар өгөхгүй байгаа юм уу? Аль эсвэл тогтолцоонд байна уу? Та ихлээд энийг хариулаад өгөөч. Ер нь татварын тогтолцооны шинжил хийхээр татварын багц реформ görсөн. Аль алинд нь байгаа гэж үзээд энийг засан залруулахаар өгсөн. За ер нь 30 хэдэн мянган гүшилтэй сүүлийн статистик тоогоор 23 мянган орчим аж ахуй нэгжийн дан саагдсан байсныг засгийн газрын хуралдаанаар хилцээд чиглэг татварын багц хууль өргөн барьсантай холбогдуулаад бүгдийг нь нээсэн. Өнөөдрийн байдлаар 4368 аж ахуй нэгжийн дансыг нээгээд байна. Ингээд эрсдэлтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн татварын дан саагдсан явдлуудыг зогсоож байгаа. Одоо өргөн барьсан байгаа татварын багц хуулиар, өргөн барьж байгаа татварын багц хуулиар, өргөн барьсан багц хуулиар татварыг нэг албадлагын шин чанартай дарамтлагдаг одоо данс хаадаг тогтолцооноос илүү зөвлөн туслах хэлбэр рүү шилжүүлж байгаа. Үжил санааны философи нь одоо бизнес эрхлэгт нь зөвшөөрөл авахт нь аж ахуй нэгжүүдэд дэмждэг, тайлан баланс гаргахад нь дэмждэг, асуудлын шийдэхэд тусдаг, зөвлөдөг хэлбэр рүү шилжүүлж, зөвлөн туслах хэлбэрээр татварыг одоо барагдуулдаг, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг ийм тогтолцоо руу шилжүүлэх ийм өөрчлөлтийг засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж хилцүүлж байна. Ийм учраас манай эдийн засгийн тогтолцооны 30 жилийн гажуудлыг, татварын тогтолцооны 30 жилийн гажуудлыг энэ хуулиудаар засаж, за олон дамжуулалттай сайн талуудыг нь тодтох чангадах хэрэгтэй. Гэхдээ таны тоо статистикуд бас алдаатай байна. Миний санаж байгаагаар хятадын татварын ачаалал 20% биш. Нийт бизнес дотоодны бүтээгдэхүүнтэй Европын улсуудад бүр 40 хүрдэг улсууд ч байна. Скандинавын орнууд дээр ч юм уу. Тийм учраас татварын GDP-д дотоодны бүтээгдэхүүнд ханагдуулдаг, төсвийн зарлагын ханагдуулдаг эзэлдэг хувь хэмжээгүүрээ ялгаатай. Энэ болгон улс орн болгон ялгаатай. Улс орн болгон эдийн засгийн бүтцээрээ ялгаатай. Ийм учраас татварыг бол микро эдийн засгийн түвшинд нь зөвхөн макро эдийн засгийн тогтолцооных нь хувьд биш, зохицоор нь